Сайн уу? Ано байна. Миний сүүлд ашиглаж исэн bullet journal маань ер нь энэ сараар ашиглагдаад дуусч байгаа учраас 7 дугаар сараас эхлээд шинэ бүжиг рүүгээ нүүж орохоор шийдлээ. Тэгэхээр энэ одоо яг 2021 оны 2 дахь bullet journal-ийнхаа эхний нүрүүдийг хэрхэн бэлдсэнийг би тусад нь өөр видеогоор хийж байсан дээр картс болоод видеодоор тайлбарлах тохиолдчихъя. Тэгэхээр үргэлжлүүлээд энэ дэвтэр дээрээ хэрхэн 7 дугаар сарын нүрүүдээ бэлдснээ танилцуулъя. Bullet journal дээрээ 7 дугаар сарынхаа нүрүүдийг бэлтгэхдээ ашигласан зүйлсээ эхэлж танилцуулъя. Тэгэхээр энэ дэвтэрний эхний нүрүүдийг бол хэрхэн бэлдсээ танилцуулж байсан видеон дээр дурдж байсанчлан reimagined UB төслийн буюу за Биндрягийн хийсэн стикерүүдийг би 7 дугаар сарынхаа нүрээ бэлтгэхдээ ашиглалаа. За нэг стикер ярьж байгаа юм чинь мөн хулангийнхаа бичсэн A Year to Remember номон дээр ашиглагддаг зарим зургуудаас бүрдсэн стикерүүдээс бас нэгийг нь сонгон энэ сарынхаа нүрүүдийг бэлтгэхдээ ашигласан юм. За сар болгон би нэг өмгийг бол сонгон одоо тухайн сартаа бол ашиглаж байдаг. Тэгэхээр энэ болвол Tombow Dual Brush Pen дотор бол байдаг 685 гэдэг нэртэй тод ягаан өнгө. Энэ үзхийг би Dual Brush Pen-ийн Tropical Palette гэх одоо коллекцондаас нь авч эхэлж байгаа. Тэгэхээр энэ сарын турш ерөөхдөө юм чернэлийн ягаан өнгө илүүтэй голчлох болов уу гэж таамаглаж байна. За мөн хүрээ шугамудаа би энэ хар өнгийнхөө үзгийг бол ашиглан зурсан. Энэ бол Staedtler-ийн Triplus Fine Liner 0.38 мм-ийн хушуутай боловч юу н ашиглаад эхлэхээр энээсээ илүү зузаан болчихдог. Түүнчлэн би дэвтрийнхаа үндсэн одоо бичлэлтийг Muji-гийн гээлэн үзгээр бичих дуртай. Энэ хоёрын үзгийг бол байнга ашиглаж байгаа. Нэг нь 0.5 мм-ийнх, нөгөөх нь 0.38 мм-ийн өргөнтэй. Washi tape-ний коллекцондаас энэ улаан өнгийн коллекцийг илүү сонгон ашиглалаа. Энэ дотор багтсан washi tape-үүдээс хоёрыг нь сонгон энэ сарынхаа одоо үндсэн нүрүүдэд бэлтгэхдээ ашигласан юм. За мөн дадал мөшгчөө бэлтгэхдээ зориулсан энэ шугамыг ашиглалаа. Энэ шугамн дээр яг 7 нүдийг 7 бөөрийнхийг бол нэг доор игнүүлээд тавьчихсан байдаг хэсэг байдаг учраас энийг нь одоо ашиглахад арай эвтэйхэн нэгээр нь бөөрийнхий зурхаас илүүтэй нэг доор 7-г зурчихвал амархан байдаг учраас энэ шугамыг бол сонгон ашигласан юм. Би яг хаанаас авснаа яг бүрэн дөрөв санахгүй байна. Гэтэ би энийг нэг дэвтэр дагалдаж ирж исэн шугам мөн болов уу гэж санаж байна. За ингээд 7 дугаар сарын нүрүүдээ хэрхэн бэлдснээ харуулъя. Энэ бол миний 7 дугаар сарын үндсэн нүр. Өмнөх саруудад ашиглаж байгаагүй том календарыг энэ удаад 7 дугаар сараас эргүүлэн авчирхаар шийдлээ. 7 дугаар сарын маань гол инспирац бол Reimagined UB-гийн энэ стикер. Инх тайвны гүүрэн дээр явж байгаа би яг энэ машин юу гэж нэрлэдэг мэдэхгүй байна. Ямар ч Old Americana маягийн машинтай ийм зургийг бол сэдвчилсэн. Тэгэхээр энэ өнгөн дундаас би хамгийн голчилж үзээд энэ голын энэ чернэлийн ягаан өнгийг сонгон үндсэндээ бүхэл нүүрэн дээр бол ашигласан юм. Тэгэхээр 7 дугаар сарын эхний хэсэг дээр бол энэ стикерийг ашиглаад ард нь би яг 7 дугаар сар гэж монголоор бичихин оронд яг энэ сараас эхлээд July гэд илүүтэй англиар бол бичиж үзье гэж бодож одоо туршиж үзлээ. Бичигдэж богинохон 4 хэсэгтэй учраас бас ингэж ашиглах надад илүү таалагдсан байж магадгүй юм. Ингээд үүний доор энэ сард гэсэн ерөөдөө 7 дугаар сард хүлээгдэж байгаа зарим зүйлс ер нь хийх ёстой тэмдэглэлүүдийг оруулж өгөх энэ хэсгийг бол оруулж өгсөн. Ингэхдээ бас Live a Little гэсэн A Year to Remember номын стикерийг бол багтаасны дээр календар болон энэ тэмдэглэлийн хэсгийг хооронд нь washi tape-ээр тусгаарлалаа. Би календараа ихэвчлэн даваа гаргаар эхлүүлж ням гаргаар дуусгадаг. Тийм болохоор 7 дугаар сарын үндсэн нүүрэн дээрээ энэ хэв маягаараа 7 дугаар сарын календарыг бэлдэж өглөө. Ингэхдээ өмнө нь хийж байгаагүй нэг зүйл бол яг дундаа нэлийн блок стилтэй буюу тийм нэлээд загвар оруулсан байдлаар бол бэлдсэн. Ингэхдээ арийнхаа нүрийг бол өөрийнхөө одоо энэ сард ашиглаж байгаа үндсэн ягаан өнгөөрөө зурж өгөөд анх удаага цагаан өнгийн үзэг ашиглаж үзсэн. Эхэндээ энийг бол та нарт харуулахаа мартчихж. Энэ бол Uniball-ийн Signo UM153 гэдэг нэртэй үзэг юм байна. Нилээн зузаан гардаг. Би бараг 1 мм-ийн өргөнтэй ийм цагаан үзэг. Урдчилж яг нэг хушууг нь удирдахад бас тийм ч амар биш юм байлээ. Гэхдээ угаасаа л 1 мм-ийн үзэг учраас ерөөхдөө тэгж
төвхтэй байсан байж магадгүй. Тэгэхээр яг ягаан өнгөн дээр бол энэ цагаан үзгээр бол бичих нэг иймэрхүү байдалтай гардаг юм бэлээ. Явандаа бас илүү хар өнгөч юм уу илүү бараан өнгийн цаасан дээр бичихэд бас илүү сонирхолтой тод цагаан өнгө гарч магадгүй гэж бодлоо. Ингээд энэний доор яг өдөр тутамд зориулсан тусдаа нэг нүдүүдийг гаргаж өгөөд зүүн доод хэсэгт нь үндсэн энэ өнгөөрөө тэмдэглэл хийж саний харуулсан цагаан өнгийн үзгээрээ тухайн огноонуудыг тавьж өгсөн. Ингээд сарын тухайн өдөр бүрд болж байгаа зарим онцгой үйл явдлууд, зарим тэмдэглэх хэрэгтэй зүйлсүүдийг өмнөх future logos-оо энэ нүүрэндээ оруулж өглөө. Мөн доотлын хэсгийг washi tape-ээр хааж байна. Сар бүрийн эхэнд бэлддэг үндсэн нүүрний маань хувьд бол ийм байна. Энэний араас эхлээд 7 дугаар сарын эхний 7 хоногийн нүүр маань эхэлж байгаа. 2021 оны 27 дахь 7 хоногийн нүүрээ би иймэрхүү байдлаар бэлдлээ. Week 27 гэдэг иймэрхүү байдлаар гарчгийг нь өгсөн байхад Reimagined UB-гийн жижигхэн стикерээр чимгэлсэн мөн 7 дугаар сарын календараа бичиж өгөөд яг энэ 7 хоног нь аль 7 хоногийг хамарч байна вэ гэдгийг оруулж өглөө. Энэ сараас эхлээд би арай цөөн дадлыг мөшгөхөөр шийдсэн. Үндсэндээ 5 дадлыг бол мөшгөж байгаа нь бүтэн нойртой хонох, өглөөний арьс арчилгаа хийх, оройн арьс арчилгаа хийх, дасгал хөдөлгөөн хийх, мөн тэмдэглэл бичих гэсэн 5 дадлыг 7 хоногийн турш мөшхий гэж дадал мөшгөхчөө 7 хоногийнхоо нүүрэн дээр оруулж өгч бэлтлээ. Үүний доор үргэлжлээд миний хувьд running list-ээ бол оруулж өгсөн. Заримдаа rolling weekly ч гэж нэрлэдэг. За энэ бол нэг өдөр бол YouTube видео бол нийтлэгдэн. Дараа нь мэдээж хэрэг 52 оны хуримтлалаа бол хийн. Гих мэтчлэн байдлаар бол 7 хоногийнхоо running list-ийг бол мөшгөж байгаа. За ингээд үүний эсрэг талд харин даваа гарагийн бан эхний тэмдэглэл эхэлж байна. Энэний ардаас эхлээд 7 дугаар сарын 5-ны даваа гарагийн тэмдэглэлүүд орж эхлэх бол яг хэдийн хэмжээний хуудас, хэдийн хэмжээ хэдэн мөр ашиглахаас хамаарат 6-ны нүд нь бол орж ирэх юм. Тийм учраас би доор нь шууд 6-аа бол тэмдэглэсэнгүү 5-ны өдөр хийрэх тэмдэглэл хөтлөх нэ. Тэрнээс хамааруулах зорилгоор ганцхан өдрийн тэмдэглэлийг оруулж өглөө. Шинэхэн bullet journal дээрээ 7 дугаар сарынхаа нүрүүдийг ийм байдлаар бэлтлээ. Цөөхөн нүүр дээрч загварын хувьд нэлээд максималист хэв маягаар хөтлөсөн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол энэ видеон дээр лайк дараарай, мөн өөрийнхөө сэтгэлдлийг видеоны доор комент хэсэгт үлдээхийг хүсье. Тэгээд согтмаа subscribe хийгээгүй байгаа бол subscribe дараарай. Дараагийн видеогоор түн удахгүй иргэд уулзъя. Bye.